Төгс олон найрлагт пептид. Эсийн хоол. Пептид бол хүний биеийн эдээсэд эмтэй адил маш хурдан хурж, бүрэн шингэх, өвчлөл хөгжрөлтийн эсрэг бүтээсэн орчин үеийн шинжлэх ухааны гайхамшигтай бүтээл билээ. Пептид нь маш хурдан хүний биеинд бүрэн гүйцэж шингэж, эсийг сэргээн засаж, нөхөн төлжүүлж, эрүүл залуу байх үйлчилгээтэй гэж олон улсын эрдэмтэд судалгаагаар нотолсон байдаг. Пептид гэдэг юугийг пептид гэдэг юм бол одоо уурэг болоод энэ аман хүчил шивтэрл хүчлийн дунд байгаа нэг зүйлийн одоо уургийн бүтэц гэж бол нэг хэсэг нь энэ нь бол хүний биеийн шингэхдээ ямар үйл үзүүлэх юм бол шууд одоо бид нарыг эзэн замаар одоо энерги зарцуулаад задлаад ингээд үйл ажиллагаа болохгүй шууд биеийн шингэх гэсэн. Өөрөөр хэлэх юм бол шууд эсэнд очиод эсийн хоол болно л гэсэн. Бид нар энийг хэрэглэдэг чинь одоо гол учир нь юунаас үүсэж байгааг бол бид нар эснийхэн эрүүл эсийг ингээд залуухан хөгшрүүлэхгүй байх ингээд суурийн сайн болохын төлөө энэ пептидийг хэрэглэж байгаа юм. Төгс пептид бол цэвэр байгалийн гаралтай хэд хэдэн төрлийн эрүүл хүнснээс хамгийн зөв технологиор гаргаж авсан олон найрлагатай хэмжээ их маш чанартай бүтээгдэхүүн юм. Төгс пептид нь 7 төрлийн пептид, 13 төрлийн ашигт бактери болон бактерийн хоолыг оролцуулаад нийт 21 төрлийн шимт бодистой. За мөнхөө эмч багшийн төгс пептидийг хэрэглээд нэлээд хэдэн сар болж байна. За миний хувьд бол актер хүнд ноцтой өвчин байхгүй ч гэсэн ер нь хоолны шингэц муудсан. За тэгээд хоол боловсруулах үйл ажиллагаатай холбоотойгоор одоо тоол шингэхгүй удах ч юм уу иймэрхүү байдал гардаг байсан. Тэгээд төгс пептидийг хэрэглээд ер нь энэ бүх өвчин завирууд байхгүй болж байгаа. Хамгийн гол нь анхны хэрэглээ ч юм уу энэ бусад зүйлийг багасгахад их нэмэр болж байгаа. За төгс олон найрлагт пептид бол одоо хятад улсад пептидийг анхлан үйлдвэрсэн хамгийн том үйлдвэртэй л одоо хамтарч ажиллаж мөнхөө эмч багшийн хөх хотдох сайн энерги компани үйлдвэрлэдэг юм бүтээгдэхүүн юм байлээ. Одоо энэ нь бол одоо энэ чинь лаборатори одоо шалгалт хийж байна. Одоо энэ дотор байгаа одоо амьд бодис бактери за тэгээд олон зүйлийн халцыг нь одоо энэ лабораториор шинжилгээ хийж байна. Энэ улаан анги нь бол манай бүх улстай одоо бүгдээрээ одоо болно хэр тэнцсэн гэсэн энэ тэмдэг. Энэ синас гэдэг бол дэлхийн дахинд хүлээн зөвшөөрөгдөг. Дэлхийн дахинд хүлээн зөвшөөрөгдөг ийм юм байна. Тэгээд олон талын энэ шинжилгээний бичиг бол бүгдээрээ одоо маш сайн үзүүлэлттэй. Тэгээд дотор нь бол тэр одоо муутгаас сэргийлэх бодис модис ийм юм бол бүр байхгүй. Чанарын баталгаа ийм байна. Төгс пептидийг сонгосон шалтгаан гэвэл нэгдүгürt маш олон найрлагатай юм байлээ. 7-оос 8 төрлийн пептидийг та нэг уднаас нэг дор хэрэглэн. За мөнхөө эмч багшийн хэлж байгаагаар бол амьд ашигт бактери гэдэг нь пептиднээс одоо хол илүү үнэтэй гэж ярьдаг юм аа. За хоёр дахь давуу тал нь гэвэл төгс пептид хэмжээний хувьд 2 дахин илүү. Ихэнх пептид одоо 4-5 граммаар савлагдсан байдаг бол мөнхөө эмч багшийн төгс пептид 8 граммаар савлагдсан баруун 2 дахин илүү өсөв. За 3 дахь давуу тал нь ихээр үнийн хувьд харьцангуй хямд. Яагаад гэвэл одоо шууд үйлдвэрээс шууд худалдааны газараа дамжуулж одоо худалдагддаг болохоор үнийн хувьд ч гэсэн харьцангуй хямд ийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. Энэ нь бол хамгийн гол нь одоо бид нар энийг хийдгэн гол учир бол энэ эсийн хоолыг болгоод хүнийг эрүүл байхын үндсэн суурийг сайн болгоод эсийг гөгшрүүлэхгүй. Таны одоо энэ залуу занданаас барин үлдэх хадгалан үлдэхэд хэрэгтэй. Өвөр Монголын хөх хотод сайн энерги шинжлэх ухааны технологийн компанид үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн хятад улсын чанар стандартын бүх шаардлагыг дээд зэргээр хангасан бөгөөд ISO 9001 олон улсын стандартчлалын байгууллагын сертификатаар баталгаажсан. За төгс пептидийг хэрэглэснээр залуу нас эрч хүчээ удаан хадгалж эрүүл сарвал байна гэдэгт итгэлтэй байгаа. Мэс заслын эмч эрүүл мэндийн зөвлөх багш Аврин Мөнхөө зөвхөн Өвөр Монгол Шинжаан уугуульт нэр алдартай төдийгүй хятад улсын 2020 оны шилдэг хүнээр шалгарч хятад улс даяар алдаршсан бөгөөд Монгол, Орос улбооны улс, Япон, Солонгос, Герман, Америк нэгдсэн улс гээд олон улс оронд дэлхийн өнцөг булан бүрт монгол хэлтэй, хятад хэлтэй олон сая хүн эрүүл мэндийн хичээлийг үзэж, сонсож, суралцж эрүүл мэндийг олж байна. Мөнхөө эмч багшийн судлан гаргасан эрүүл мэндийн хичээлийн тухай энэхүү арга ухаанд суралцж эдгэрч эрүүлсэн мянган хүмүүсийн өнгөрүүлсэн түүхээ хуваалцсан бодит яриаг дүрс бичлэгээр манай Facebook хуудаснаас үзээрэй. Эрүүл сарвал амьдралыг өөрийн гараар
бий болгоё. Аврийн мөнхөө.